монголчууд энэ ядуу хэвээрээ үлдэх, Монголын асуудал шийдэгдэхгүй үлдэх, орон сууцчлуулах хөтөлбөр шийдэгдэхгүй үлдэх, Баатарын утаа хэвээрээ үлдэхэд бол энэ хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдэг ийм асуудал байна. Тийм учраас бол Монгол Ардын нам өнөөдрийн хурлаараа Монгол улсын эрх ашигыг бодож гин үгүй юу гэдгээ эргэж сайн харцгаагаад тэгээд дүгнэлтээ гаргах байх. Миний сонсож байгаагаар бол Монгол ардчилсан нам бэхжих юм байна. Ардчилсан нам бол одоо хамтарсан мөртлөө их хурлын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм билээ. Зүгээр ардчилсан нам өөрөө ийм олон ургалж үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд бол шүүмжилдэг. Манай намын гишүүд бол өөрийнхөө ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас бол энэ нам бол өнөөдөр энэ өөрийнхөө өнгө төрхөөрөө л байгаа. Энийг бол Монгол Ардын намын нөхдүүд маань ойлгож хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс биш одоо хамтарлаа гэдэг нь намын гишүүдийнхээ амийг бариа гэсэн үг ерөөсөө биш. Ийм хэлцээрийг бол бид нар хийгээгүй. Бид нар бол улсын эрх ашигыг бодож ажиллаж байгаа. Тэг гэдгийг одоо дахиад хэлмээр байна. Тэгээ бид нар ч гэсэн улс төрийн зөвлөлд одоо ардчилсан намынхаа улс төрийн зөвлөлдөр их хурлын гишүүдээр өргөтгөөд энэ асуудлыг ярина. Хамтарсан засгийн газар байгуулалт намын дарганаас хоорондоо гэрээ байгуулсан. Тухайн гэрээн дээр одоо ямар нэгэн байгаа юу? Хэрвээ тодорхой одоо заасан юм. Бид бол итгэл үнэмшлээрээ хамтарсан шүү дээ. Тэр итгэл үнэмшил хаана байна вэ гэхээр улсын эрх ашиг нэгд байна л гэдэг ийм итгэл үнэмшил. Улсынхаа эрх ашигаас урвсан тохиолдолд бол эвсэл задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашиг улсын ашигаа орхиод намынхаа эрх ашиг, намын нэр хүнд тодорхой хүмүүсийн эрх ашигын төлөө шийдвэр гаргаж байгаа бол цаашаага ингээд л явна. Түүнээс биш ардчилсан нам одоо засагт байлгаад өгөөч гэж хизээж гуйхгүй. Ардчилсан нам бол одоо юу гэдгийг улсынхаа эрх ашигаас хизээч урахгүй. Бид бол тавьсан зорилтынхоо төлөө засгийн газрын 24-өөс 28 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бол тууштай ажиллаж байгаа. Ер нь одоо эргээд харах юм бол энэ 7-8 сарын хугацаанд бол ардчилсан нам 2 удаа завсарлага авсан. Ингэж завсарлага авахдаа засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй тухайд бол ерөөсөө завсарлага аваагүй. Ардчилсан намын тодорхой гишүүд бол санал санаачлаг гаргасан. Гэхдээ ардчилсан намын улс төрийн зөвлөл бол хизээч хамтарсан засгийн үйл хэрэгт садаа болох шийдвэр бол гаргаж байгаагүй гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бол бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу байгаа. Тийм ч учраас эх жилийг 26 оныг бол эдийн засгийн либералчил хийя, чөлөөт эдийн засгийг цогцлооё гэдэг ийм одоо хөгжлийн төлөвлөгөөг бид нар оруулж ирж байгаа. Юу вэ гэвэл бизнес эрхэлж байгаа хүмүүс нь илүү амар тайван, илүү татврын дарамтгүй, илүү хүнд сурталгүйгээр байх тэр эрх зүйн орчныг 26 онд хэдүүлээ хийя. Тийм ч учраас өнөөдөр бид нар энэ нийтийн албаны одоо нотлогдохгүй орлогыг хураах хуулийг их хурлдаа өргөн барьж байгаа. Юу вэ гэвэл нийтийн албан хаагчид, улс төрчид элдэв, авилга, дарамтаар хөрөнгөждөг байдлыг бол тасан зогсооё. Нотлогдохгүй бол төр хурааж авдаг энэ систем рүү орё гэдэг ийм зүйл рүү явж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл сая өргөн барьсан бид нар засгийн газраараа оруулаад өргөн барьлаа шүү дээ. Энийг одоо 3-4 сар хилцүүлж байгаа. Гэхдээ бидний зарчим бол хүмүүсийг хилмигдүүлэхгүй. Яг энэ улс төрчид нийтийн албанд ажиллаж байгаа авилга авч болзошгүй хүмүүс дээр хязгаарлалсан зохицуулт хийж байгаа болохоос биш. Хоёр дахь удаага өргөн барьж штэ. Хилцүүлэхгүй байгаад байгаа асуудал нь хилцүүлэхгүй болгоомжлол бол нийтийг хамарсан 37 он шиг хилмигдүүлэлт явчихвэ гэдэг ийм болгоомжлол байгаад байгаа юм. Тийм учраас бол бид нар нийтийг хамарсан тэр дундаа одоо багш эмчнэрч гэдэг юм уу тийм ээ? Эсвэл сэтгүүлчд гэдэг юм уу? Зүгээр мөрөөрөө явж байгаа хүмүүсийн хөрөнгө рүү дайрах ийм зүйл рүү явуулахгүй тулд нэлээд наривчилж өглөө. Энэ чиглэлийг ч гэсэн их хурлын гишүүд их олон талаас хэлсэн. Тийм учраас бол одоо ямар нэгэн байдлаар хилмигдүүлэлтгүйгээр үнэхээр орлого нь нотлогдохгүй бол тухайн эд материал, тухайн мөнгийг хурааж авдаг.
тэрийг улсын орлого болгож чаддаг ийм зүйл рүү алхаж байгаа шүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бизнес рүү халддаг халдлагыг л тасан зогсоох гэж байгаа оролдлого. Ийм орлогыг бид нар олон дахин хийжээж Монголын бизнес эрхэлж байгаа, ажил эрхэлж байгаа хүмүүс амар тайван ажил нь урагштай явдаг ийм зүйл рүү явж байгаа. Нөгөө талдаа татврын шин орчин бүрдүүлэхийн тулд энэ дээр бол засгийн газар ажиллаад эцсийнхээ шат руу орцсон байна. Нэгвэр хэлбэл баг дунд орлоготой хүмүүсийнхээ татврыг бид нар бууруулж өгөө гэдэг 10 сарын хугацаанд ажиллалаа. Хурдтай хөгжлийн төлөөх зориг бүрийн хөтөлбөрт та одоо 10 сарын дараа би бол маш их бардам байгаа. Яагаад гэвэл үнэхээр Монголын асуудал шийдэгдэхгүй их удсан. Монголын асуудал шийдэгдэхгүй, хөгжлийн асуудал шийдэгдэхгүй болохоор энэ 3 сая хүний амьдрал өөдлөхгүй байгаа учраас бид нар хамтарсан засаг байгуулсан. Бидний хамгийн олон жил маргаж исэн зүйл бол хил холболт. Энийгээ шийдсэн. Эрчим хүчний асуудал, энэ мөнгийг бид нар босгосон. Мөн одоо газрын тостой болёо гэд олон жил тий бензинтэй болёо гэд монголчууд олон жил мөрөөдөж байгаа. Энэний хөрөнгийг бид нар эцэслэн шийдэж өгсөн. Мөн Улаанбаатар хотыг утаагүй болгох тэр химийн нүүрс химийн үйлдвэрийн эхлэлийг бид нар тавьж чадсан. Тэгээ ганц мод гашуун сухатын холболт бол ямар олон жил улс төрийн хэрүүл болов, ямар олон бүлэглэлийн хооронд дайн болсон. Энийг одоо шийдэж чадсан. Нэгвэр хэлбэл мөн ураны асуудлаа шийдэж чадсан. Энэ бол Монголын түүхэнд үлдэнэ. Нэгвэр хэлбэл Монгол улс бол хөгжиж дэвших тэр суурийг бид нар бүтээж чадсан. Харамсалтай нь өнөөдөр ингээд цэг тавигдах юм бол дараагийн алхам бол эрчим хүчний хангалттай улам зузааруулах. Иннээс бата үйлдвэрүүдээ хийх ажил маань ингээд тасалдчих шиг байна. Тасалдах ийм аюул их ойрхон ирсэн байна. Тэрэнд бол харамсаж байгаа. Нөгөө талдаа бол хийсэн ажилдаа бол энэ богино хугацаанд энэ 10 жил 20 жил шийдэж чаддгүй зүйлийг 10 сарын хугацаанд шийдэж чадсанараа бол энийг бол Монголын түүх дүгнэнэ. Энэ бол их олон жилийн дараа яригдах ийм зүйлийг бүтээж чадсан гэж байна. Намууд хамтраад үзчихлээ. Одоо магадгүй Монгол Ардын нам за дангаараа засгаа бүрдүүлье гэж бодоход улсын хурал дээр, Монгол Улсын газар дээр, тодорхой бодлогууд дээр ер нь ямар нөхцөл байдал үүсэх вэ? Ер нь бол хямрал гэдэг нь дахиад ирэх юм шүү. Ер нь бол засаглалын хямрал ирэх нь тодорхой шүү дээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд нөгөө мажоритар системээр яваад олон цөөнх гэдэг зодоо Монголын төрийг засдаг нөгөө ЭВ-ийн ухаанаа алдсан байсан орчин руугаа буцаад орноо. Тэр бол баталгаатай. Зүгээр би Монгол Ардын нам шийдвэрээ гагаагүй байхад би олон юм ярмааргүй байна. Тэрийг та бүхэн маань бас одоо хамтарсан засгийн тэргуун шадар сайд нь элдв юм яриа зогсож иж болохгүй шүү дээ. Тэрийг та бүхэн маань бас ойлгоорой. Үнэхээр шийдвэр нь гарах юм бол бид бол тэр үед үгээ хэлнэ. Ер нь цаашаагаа бол би бол ардчилсан намаас нэг л зүйлийг хүснэ. Улс орны эрх ашигыг нэг тавьдаг энэ сэтгэлгээгээ хадгалж явахыг хичээгээрэй. ЭВ гэдэг бол энэ Монгол төрийн том ухаан одоо нэвтрэх гэж оролдож байгаа юм. ЭВ-гүйгээр Монголын парламент зүгээр дайсагнал зодооноор бол цаашаа явахгүй. Ялангуяа энэ сошиал асар өндөр түвшинд хөгжсөн байгаа энэ цаг үед бол зодоон бол Монголыг хуваана. Монголын талцал бол хөөрхий суман дээр очичдөг юм аа. Баг руу орчдөг юм аа. Айл гэрлүү орчдөг юм аа. Ажлын бүтээмжийг бүрэн унгадаг юм аа. Тэгээ Монгол хүний энэ одоо характер, монголчуудын одоо өв соёл гэдэг их олон зүйл бол яг энэ сошиал нийгэмд бол сорилттой тулгарч байгаа шүү. Тийм учраас бол ардчилсан нам ЭВ-ийг сахидаг улсын хөгжил, улсын эрх ашиг нэгт гэдэг энэ зориг агсныхаа үгийг бол мөнхөд санаж яваарай л гэж хэлмээр байна. Өнөөдөр танай улс төрийн зөвлөл гаргалтаар асуудал хаашаа ширгэж байгаагүй шүү дээ. Тэр та нарыг одоо засгаас гар гэдэг зүйл яриул яах вэ? Бид шийдэж байгаа. Гоо ярих хэрэгтэй шүү дээ. Олон талаас юм яриа. Түүнээс биш бид нар бол ярихаас зүхтаадаг нам бол ерөөсөө биш. Намынхаа гишүүдийг үг хэлхийг хориглодог нам бол ерөөсөө биш. Энэ бол намын онцлог бий. Тийм учраас ардчилсан нам жишээлбэл одоо дөрмөө өөрчилж штэ. Цаашаа ардчилсан нам бол институт рүү шилжилт рүүгээ орж байгаа. Өнөөдөр 2 жилийн өмнө ардчилсан нам ямар байсныг та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 2 хуваагдсан, 2 тамхтай, 2 байртай, 2 даргатай, 2 гэрчилгээтэй гэдэг ингээд. Тэгэхээр бол энэ зовлонгийн ард гарсан улсууд бол тийм илүү их тийм зовлон үзсэн хүн илүү хүчтэй болох хэвээр.
Тэгэхээр бол энэ хүчирхэг Монголд л хүчтэй нам байна уу гэхээс биш ядарсан Монголд бол тийм хүчтэй улс төрийн хүчин гэдэг бол ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний тавих зорилго бол энэ байгаа 4 жилийнхаа хугацаанд Монгол улсаа хүчирхэг болгох хэрэгтэй. Сөрөг хүчин боллоо гэхэд үр зөрөг ихэ харагдаж байна. Шүүмжлэлтэй хандах хандлага нь бол нэмэгдэх байх. Тэр бол их тодорхой байгаа. Ойлгомжтой шүү дээ. Зүгээр миний хувь хүний итгэл үнэмшил бол улс орны эрх ашигыг хүчин дарсан тийм улс төр битгий хийгээсэй л гэж бодож байна. Хэдэн хүний сайд болох эсвэл магадгүй цом төслүүдтэй холбоотойгоор тодорхой компаниудын эрх ашигын улмаас энэ асуудалд явагдаад байна уу гэдэг. Олон зүйл бий. Асуудал шийдэгдсэний дараа бол олон хүн дуурах байх. Ягаад ийм болчих вэ гэдгийг олон хүн олон талаас нь ярина. Ер нь бол Монголын зовлон юу вэ гэвэл баялагын хараалдаа л байгаа. Баялагийг Монголын ард түмэнд авчиж өгөх гэсэн хүсэл зориг энэ төрд байна уугүй юу гэдгээс их юм шалтгаална. Болохоос өмнө үгүй ярьсан юм шүү. Одоо ардаа эзэнтэй гэдэг жишээ. Үгүй би жагсаалыг тэгж хэлээгүй шүү. Сэвэлтийг хэлсэн. Буруу мессеж буруу байна. Та нар сэтгүүлч та бүхэн монголчуудынхаа төлөө хичнээн гоё зүйл ярьсан ч сэвэгддэг билүү? Хүнд хүрдэг билүү? Гэтэл засгийг унгахын төлөөх сэдв болгоно хүнд хүрж байна. Олонд хүрж байна. Олон торол ажиллаж байна. Би жагсаалын тухай яриаггүй шүү. Жагсаалын тухай өцөгдөр хүмүүс андуурч ярьж байна лээ. Одоо энэ ээги байна. Би жагсаалын тухай яриаггүй. Би бол тухайн сэдвийн тухай л ярьсан. Тэгээ та хэд тулан таг та хоёр надаас ярьцлага авсан. Би тэр үед бол жоохон эмоцтой байсан байж магадгүй. Тэгэхдээ би жагсаалын тухай яриаггүй шүү. Буруу ойлгож байна. Хамтарсан засгийн газрын гэрээнд ямар тохиолдолд байлгах юм зүйл залт байсан. Өөрч оруулсан тийм ээ. Одоо гарчгаар бодоход яг л тийм бол байхгүй юм байна тийм. Гэхдээ энэ бол цэвэр улс орны эрх ашигаа улдан гიშгэлэл гэсэн үг шүү дээ. Улс төр бол ингэж л.